Япон улсын засгийн газрын 174 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийн хүрээнд энэ цогцлбор босч байгааг юуны өмнө хэлэх учиртай. За Монгол улсын зүгээс бас 14 тэрбум төгрөгийн төсвийг суулгаж энэ бүхэл бүтэн цогцлборыг босгоход хөрөнгө оруулалт хийж байгаа. За өнөөдөр бол анагаах ухааны болон уламжлалт анагаах ухааны сургууль уламжлалт 62 ортой эмнэлэг маань өнөөдөр үе таалгаа нээж байна. За ер нь энэ цогцлбор хотхон маань Монгол улсынхаа бүх хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Зөвхөн баян зүрх дүүргийн гэдэг юм уу нийслэлийн түвшинд хязгаарлагдахгүй. Яагаад гэвэл энэ эмнэлгийн маань үндсэн зорилго нь бид нар оюутнуудаа бэлтгэхээс гадна ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх. Өөрөөр хэлэх юм бол эмнэлэг зүй, сургалт, судалгаа 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэсэн үг. Энэ эмнэлгийн гол зорилго нь юу вэ гэвэл гадаад руу байдгаа барьж эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа тэр урсгалыг бууруулахад анагаахын шинжилгээ ухааны их сургуулийн түшиц эмнэлэг маань өөрийнхөө бас өгөөж өгнө. Энд бол хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж суйрлагдана. Манай эрдэмтэн докторууд маань ажиллана. За түүнээс гадна энэ түшиц сургууль маань, түшиц эмнэлэг маань Япон стандартаар Японы менежментээр ажиллах юм. Боловсон хүчтэй бид нар бас Япон улсад олон дотооддоо бэлтгэж байгаа. Тийм учраас бол анагаахын шинжилгээ ухааны их сургуулийн эрдэмтэн докторууд, оюутнуудаа, эмч мэргэжилтнүүдээ бэлтгэхээс гадна ард иргэдэд бүх чимтлийн Япон стандартын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх ийм зорилготой сургууль болон эмнэлгээ гэж ойлгож байна. Уламжлалт анагаах ухааны чиглэлээр 62 ортой уламжлалтын эмнэлэг үйл ажиллагаа явуулна. За энэ эмнэлэг бол жилд 110 гаруй мянган иргэдэд үйлчилнэ. Хамгийн орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон шавар эмчилгээ, зүү эмчилгээ, аршаан сувлал тэгээд эм эмчилгээний бүх төрлийн уламжлалтын эмчилгээг үзүүлэх байгаа. За энэ хичээлийн байранда орсноор бол манай төв байр бол 1954 онд 1300 хүүхдийн хичээлийн суудалтаагаар анх байгуулагдчихсэн. За өнөөдөр бол манай сурагчдын тоо бол 7 дахин өсч анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуульд 12 гаруй мянган оюутан, төв байран дээр 9700 оюутан суралцж байгаа. Тэгэхээр тэнд бол нэлээд хэцүү байдалд хичээлийн байр хүрэлцээгүй юм байгаа. Тэгэхээр ийшээгээ 2 хичээлийн байр маань нэмэгдснээр бол оюутнуудад маань сурах эмч багш нарт маань ажиллах ийм шинэ орчин бүрдэж цаашлаад манай сургуулийн олон улсын стандартын хэмжээний тэр сургууль болох, судалгааны сургууль болох, зүүн өмнөд Азийн Аз намхан далайн баруун иргэн бүсийн 100 шилдэг сургуулийн нэг болох энэ зорилттой хүрэх бас эхлэн тавигдчихж байгаамаа. За материалын базаадаар бол ерөнхийдөө бид тэнд байгаа бүхий юм авчирсан. Ер нь бол ур чадварын төвүүдийг бид нэр төлхөө хөгжүүлж байгаа. Тэгээд манайх олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг тэр төсөл хөтөлбөрийнхаа хүрээнд бол ур чадварын төвүүдийг 200-аас 300 мянган долларын хэмжээний ур чадварын төсвүүд энэ чинь бий болгож байгаа. Авдахгүй манай Монгол Японы сургалтын эмнэлэг маань 2 сарын 20-нд ашиглалтанд орно. Ингээр энэ чинь бол хичээлээч явуулна, эмнэлзүүн ур чадвараа дэвшлүүлэх дадлага бүх юм хийгдэх учраас багш оюутнууд маань ийш тийшээ явахгүй энэ чинь бүрэн цагийг хэмнэж өөр ашигтай өнгөрүүлэх ийм боломж бүрдэж байгаа. За. сургалтын зохицлын нийслэлийн үйл ажиллагаа эхлэхэд ирсэн боллоо. Сэтгэлтэн болон Юуны яамны төрийн нэрмжийн дарга Савнамж эмч анагаах ухааны доктор профессор Цагаанхуу, Монгол улсын галзав, Монгол улсын гаяат эмч анагаах ухааны доктор профессор Гэрэлмаа, Монгол улсын хүний гаяат эмч анагаахын шинжилгээ ухааны доктор профессор Сэргэлэн. Ингээд би та бүхэндээ дахин талархал илэрхийлье. Энэхүү барилгыг бүлээн авахд нийслэлийн хөрөнгө оруулалтын газар мөн энэ барилгыг хийж гүйцэтгэсэн туссан оюутан залуус багш эрдэмтэн та бүхэндээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Түрүү түүхэн хүчийг хамтаа өнгөрөөж байгаа та бүхэндээ дахин талархал илэрхийлээд эрдний та бүхэндээ бас уугаас сайхан мэдээг бол Соломон захирал өдөө
JK-гийн хамт олонтой байнга уулзаж ирээдүйг болсон иргэд орсон хөгжлийн маань үн сэний түүхээ гэж явуулдаг төгөж байна. Сайн манай дотрын гол шатлын үсгээ хоёр хэсгээр бүрдэж байгаа. Энэ үгч чадлыг бол арай хэмжээтэй шууд нэг болцоо байна. Ер нь бол дотор гэдэг нь яг мөрөлдөө юм. Тэгэж. Ерөөсөө өнөөдөр уламжлалт дандаа шийдэл бол эрүүл мэндийн Эсвэл зүүнээ багшлан бүгд хаавар гэсэн үг байна. Шинжтэй хувийн жаахан шатны өөрсдөө гаргадаг. Бид нар өнөөдрийн жимийн шаардлага хагас юу гэдэг байсан. Имээр одоо хамгийн сүүлийн үеийн тоногдол энэ дээр нөгөө суц барьд юу нэг нэ одоо энэ юу нэг байсан Тэнгүү шууд дууг нь хийдэг. Ямар дуутай за энэ яг уу энэ цэг дээр ингэж хатна гэж заагаад яг ямар дуу тавьдаг ямар юм шиг яг уу гэдэг дээр гарч ирж байгаа. Энэ төгөөд байгуулж байна. Энэ
явагдсан байдаг шүү дээ. Тэгээд өөрийн музейтэй манай нөгөө дүндрэг дандраг болон тэрнээс өмнөх бүх агуулчдыг бүх ерөөс эрүүл мэндийн яам зөвхөн боломжтой. Өөрөөр хэлбэл татгааны энэ хөгжүүлэх төрийн бүсгийн савж бай мэдээлэл нэгтгэх сайхан гэсэн. Тэр дээр үед хүн төрөлхтний оюуны өв соёлд орсон энэ ганжуур данжуур их хөлгөн судрууд ганжуур нь асуулаад одоо 25 бодоос асуулаад ерөөс ангаахын одоо жижигхэн ухааны